Өчигдөр орой буюу 6 дугаар сарын 13-ны 23 цагийн үед хятад хоолны газарт үйлчлүүлж байсан доорх иргэд хоорондоо муудалцаж мөн цээж нүцгэн эрэхтэй машинаасаа буу гаргаж бусдыг айлган сүрдүүлж буй бичлэгийг та бүхэн үзэж байна. Хамгийн ноцтой тус иргэн буугаараа 3 удаа буудсан байна. Азар хүнээ амирсдэггүй байна гэх мэдээлэл бидэнд ирээд байгаа юм. Коронавирусын дэгдэлд олныг хамарч айдас хүйц давтаад байгаа энэ үед хууль дүрмийг уландаа гიშгэж архитан согтуурч олон нийтийн газарт галт зэвсэг гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн хэрэг явдлыг холбогдох газрууд анхаараасай. Өмнө нь согтуу залуус муудалцаж нэгэн рүүгээ сэлэм гаргасан хэрэг явдал болж байсан бол одоо буу гаргаж бусдыг айлган сүрдүүлэхтэй тулснаа. Энэхүү хэргийг цагдаагийн ерөнхий газар шалган тодруулах байх гэж найдаж байна. Мэдээллийг залуусын N-Post сайт хүргэлээ.